Хинэн хинбэ? Хинэн хинбэ? Энэ улсын улс төрчдөөс хинэн яг жинхэнэ их оронч хүн бэ? Хэнийг хэлээд үг. Хэнийг хэлээд үг. Хинэн хинбэ? Сайн байцгаана үзэгчдээ. Электрол цаг эхлэхэд одоо бэлэн болж байна. За манай өнөөдрийн нэвтрүүлгийн зочноор хөгжмийн зохиолч, Пентатоник академийн ерөнхийлөгч Долгион гой оролцож байна. Сайн байна уу та? Сайн байна. Сайхан амарч. Сайхан амарч байна. Оо сайхан. За сүүлийн үед электрот гэдэг хөтөлбөр нэлээд ард иргэдийн дунд одоо нэлээд мэдэх боллоо. Хүмүүс их дэмжиж байна. Та чухам яаж яагаад одоо энэ хөтөлбөрөнд орчих вэ? За электорат хөтөлбөр бол ерөнхийдөө тийм улс их орно гэсэн. За ямар нэгэн тийм одоо өнөөгийн одоо асуудлын би юу утгаар ярьж ш. Ажилтнууд гэж ярил хамрагдаагүй хатуухнаар ирвэл мафид хамааралгүй хулгай хийгээгүй хотлоо яриагүй иймэрхүү улсууд цуглаж ийн гэдгийг ойлгоод би зөвшөөрсөн. Балчин Жавын Долгион Улаанбаатар хотод 1955 онд мэндэлсэн Монгол Оросын хамтарсан 3 дугаар сургууль Улаанбаатар дээд сургуулийг орчуулагч мэргэжлэр төгсөж Москвад сэтгүүлчийн мэргэжил эзэмшсэн. Инээмсэглэл хамтлагийн гишүүн Монгол Улсын урлагийн гавьяа зүтгэлтэн Пентатоник наадмын шагналт хөгжмийн зохиолч зөв хүнийг сонгох электорат хөдөлгөөний дэмжигч гишүүн. Өнгөрсөн жилийн шинжлэлийн өмнөх нь надад загтал ирсэн. Тэгээд би уншаад ерөнхийдөө өнөөдөр бол ерөнхийдөө нэг тийм миний хувьд бол иргэн Долгионы хувьд бол буцлаад одоо нэг юм байдалд байгаа. Яг тэр цаг үеийн таарч байгаа. Тийм учраас би энэ хөдөлгөөн бол их зөв хөдөлгөөн байна гэдгийг ойлгож электоратд нэгдсэн. Та урд нь ингээ улс төрийн тухай нэг их тэр ярьдаггүй байсан. Яаж яагаад одоо гинт улс төрөөр амьсгалаад эхэлчихв? Өмнө нь та одоо яг юу хийж ирсэн? Ер нь нэг ийм үг байдаг. Миний чинь яг мэргэжил сэтгүүлч штэ, орчуулагч, орос хэлний хүн штэ би. Энэ өнгөрсөн хэдэн жилүүдэд одоо тэр болгон бас айхтар туг мандуулж яваагүй, орил шашгарч яваагүй. Гэхдээ дотроо бол тийм бухимдал төрүүлэх үз зөндөөл юм болж байгаа штэ. Манай нэг. Таныг одоо яг бухимдуулаад байгаа. Бүр ингээд үзий ядаад хүлээн зөвшөөрөхгүй байгаа яг зүйлүүд яг юу вэ? Гэхдээ энийг хэрвээ миний бухимдаад байгаа юмыг ярина гэвэл зүгээр өчнөө олон нэвтрүүлэг хэрэгтэй болно. Салбараар нь ярьж болно шүү дээ. А зүгээр өнөөдөр би хоёр хүүгээр хэлэхэд миний үр хүүхдүүд миний ач зээнэр ямар нийгэмд амьдрах гээд байна гэдэг л сүүлийн үед бүр онцгой сэтгэл зовоох болсон. За би ч яг миний үе ч яг ингээд дүүрч гэж бодох үйц юм шиг санагдах авч үгүй юм аа. Энэ ч бас нэг дуугарч, эрг шурган болж тодорхой хэмжээгээр хувь нэмрээ оруулж тэгжиж би хэдэн үр сад хүүхдүүдийн одоо амьдралын сайн сайхныг жоохон ч гэсэн янзлах юмсан гэсэн ийм байдал төрөөд шүү дээ ерөнхийдөө. Тийм ээ? Ер нь зөв хүн гэж хэнийг хэлэх вэ гэдэг хэцүү асуулт шүү. Амлсан юм хийж чадах уугүй юу гэдэг дээр л илүү харагдаж байгаа. Амрах бол нэлээд харьцангуй амархан. Тэрийг яг хийж чадах уу? Тэгээ олон хүмүүсийг тэр чинь дагуулж манлайлж ажиллана гэсэн үг тийм ээ. Энэ дээр юу хийх ийм асуултууд гарах байна. Электорат хөдөлгөөний үндсэн баримтлал бол айл болохоор Монгол улсын төлөө зүтгэх зөв хандлагатай хүнийг л бий болгож байгаа. Хүний хувьд зөв боловсрч чадаагүй тийм хүн бол улс орон олон нийтийн хариуцлагыг хүлээнэ гэж байхгүй. Яг зөв хүн гэж угаасаа зөв бодолтой тэгээ мэдлэг боловсрал хоригдлуулсан туршлага бол аривантай тэгээ хэлж ярих юмдаа бас одоо нухацтай бодолтой ханддаг хийх үйлдэлээ бодож хийдэг тийм ээ. Ямар нэг хувийн одоо халтар том амбиц байхгүй хувийн эрх ашгаа бол нэгдүгээр тавьдаггүй элдвийн одоо тийм хувийн сонирхолгүй тийм хүнийг хэлэх бодлого гэж байна шүү дээ. За таныхаар одоо зөв хүн гэж ямар хүнийг хэлээд байна? За би энд нэг айхтар одоо философийн категори одоо англиар ярьж хүн амтан яагаад яах вэ гэж бодож байна. Зөв гэдэг өөрөө Монгол ухагтхан чинь бүх юм 3 хүсгээс бүрдсэн. Энэ ч одоо тодорхой ойлгогднод биз дээ.
За хамгийн гол нь бол эх орно гэсэн сэтгэлтэй. Эргэн тойрно гэсэн сэтгэлтэй, тийм ээ. Ийм л одоо зөв бодолтой ямарваа нэгэн юм руу хандахтаа ямар нэг юм тоншимсэн, мэрчимсэн одоо өмсөлтшимсэн гэсэн сэтгэл санаа байхгүй. Ийм л хүн байх хэрэгтэй гэж би хувьдаа үздэг. Игэл жирийн үгээр яриул тий. Одоо нэг ийм үг байдаг штэ. Хулгайч гэдэг бол одоо боломж бол хулгайчийг төрүүлдэг юм а гэж. Гэтэл манай одоо энэ хуулийн систем чинь ямар нэгэн байдлаар одоо төрийн мөнгнөөс ах トゥ хамаатан садангаараа идэж байна. Гэтэл эргээд тэр нөхөрт штэ хүлээлгэх хариуцлага хуулийн дээр байдаг ч гэсэн тэр хэрэгжиж чадахгүй. Тийм учраас бид нар одоо ямар ч нийгэм байгуулсан хууль зүйн одоо салбар маань сайн ажиллаж чадахгүй. Одоо гисгэхгүй, зэрлэхгүй бол тэр буруу хүн бол тэгэл гарч ирээд байгаа байхгүй юу? Тэгэхээр одоо энийг одоо өөрчлөхийн тулд юу хийх ёстой вэ? Ер нь бол хувьсгал хийх ёстой. Хувьсгал гэдэг нь одоо бодолцоо зэгсээд авах гэдэг утгаар биш. Сэтгэлгээний хувьсгал байх ёстой. Өнөөдөр одоо 90 он шиг дахиад тийм юм хийнэ гэдэг нь бас юу л та тий. Өнөөдрийн Монгол өөрчлөлт, сонгуулийн хувьсгал, хариуцлага, зөвхөн дэмжих электорат цаг. Тэгэхээр энэ нийгэмд энэ нэг өнгөрсөн зааг дээр бий болсон энэ нэг авилгын энэ нэг хулгай тогтцтой энийг бүр ингээс одоо химжтхэн байх ёстой юм шиг болгож байна. Энэ их аюултай. Өөрөөр хэлбэл одоо зүгээр энгийн жишээгээр ярихад тэр нэг юу болоход нэг хэдэн төгрөг өгөөл болно шүү дээ гэдэг чинь зүгээр нэг тэр бумаасаа шиг болоод байна шүү дээ. Эсвэл одоо тэрний тийм хэмжээний дарга болоход хичнээн төгрөг болсон юм байлээ гэж юу гэсэн үг вэ? Тэрнийг бүр ингээд болох ёстой юм шиг ярьж шít. Хөдөө явах удаа нэг хэдэн төгрөг өгөөл сонгол гараад ирж шít гэдэг чинь бүр юм одоо зүгээр юу болцсон. Тэ? Игэл жирийн үзэгдэл болцсон. Тэгэхээр энэ чинь бүр нэлээд гүнзгий орцсон байгаа үстэй энэ тогтолцоо. Энэ тогтолцоо руу оруулсан хүмүүсийнх нь өнөөдөр би нэрээр нэрлээд яах вэ? Бүгд тодорхой. Тэ? Анх энэ коррупшн одоо системийг бий болгосон төрүүлсэн хүн хин өнөөдөр айгүй мундаг Ардын Баатар болох гэдэг шүү дээ. Үгүй шүү дээ. Энэ мэдчлээ шүү дээ. Нөгөө сэхэдмэр чинь байгаа шүү дээ өнөөдөр. Тэгэхээр энэний эсрэг тэмцмээр байгаа. Энэний эсрэг яаж тэмцэх вэ гэхээр хууль айгүй чухал. Хуулиа хэрэгжүүлдэг байх хэрэгтэй. Биелүүлдэг байх хэрэгтэй. Өнөөдөр ямар хууль бий болчиход байна гэхээр одоо аянда шүүх засаглал руу орох болно да битэр яриа. Тийм үгүй юу? Тэгэхээр нэг нөхөр гарч ирээд 300 шүүгчийг томилж байна. Би харьцангуй тоо ярьж шүү. Томилоод өөрийн иргэшэлд оруулчих чинь тийм ээ. Тэр 300 хүний гай гамшигыг өнөөдөр бид нар бүр ингээд гасалтлаа амсаж штэ тийм ээ. Нөгөө нэг шудраг яс, нөгөө нэг шүүх, нөгөө цалин малингийн нөгөө нь ямар ч нэмэргүй болцсон. Өөрөөр хэлбэл нөгөө нэг төрүүчийн миний ярьдаг систем тогтолцоо нь ингээд бүр юм зүү тогтол болоод явцсан тийм. Тэгээд дараа нэг этгээд гарч ирээд дахиад нөгөө 300-ын солиод өөрийн 300-ыг тавих гэж одоо энэ процесс явагдаж штэ. Тэгэхээр игэл жирийн ард ч одоо юу гэж ойлгох ард хүн. Энэ одоо нэг системийн нөгөө системээр сольж штэ. Одоо энэ шудраг царайлал яриад байгаа энэ том дуурсан залуучууд шинэ нам байгуулаад энэ төргээл эднэр бол шал хотлоо. Эднэр бол зүгээр л ийм юмыг л ийм болгох гэж байгаа улсууд. Би бол тэгж боддог хувьдаа. Тэгэхээр энэ бол шал өөрөөр хандах хэрэгтэй энэ асуудал. Тийм учраас электорат бий болсон. Электоратд өнөөдөр мөнгө яригдах ёсгүй. Бид нар мөнгөөр туслахгүй тэр нэр дэвшигч. Бид нар одоо чадах чинээр нэр хүн дээрээ одоо барьцаалж тий тэр хүний бол би жишээлбэл өөрөө хизээч дэвшихгүй. Энэ манай дөрөв электорат. Өөрөөр хэлбэл долгион дэвшээд унвал нөгөө л тогтолцоо руу орж ийн гэсэн үг шүү дээ тийм үү? Бас л нэг тэндээс нэг юм зулгаах гал одоо нэг юм хүртэх гэл нэг юм эсвэл нэг мафийн бүлэглэлийн талд орох гал ингээл үзээд байгаа тайлхан юм болно шүү дээ. Тань дээр би яг энэ дээр бол тантай санал нийлэхгүй юм байна. Яагаад тэгэхээр
зөв хүмүүс нь өөрсдөө дэвшихгүй байж иж тэгээд яаж одоо энэ нийгмийг эрүүлжүүлэх юм? Үгүй бид нар ч нөгөө нэг зөв хүмүүс гэдгийг гаргаж ирж шүү дээ ард түмнээс. Өнөөдөр санал асуулга явж байна те. Ард түмэн бол ард түмэн байдгийг, ард түмэн олоолаа байдгийг тэр дундаас зөв хүн байж л таараа. Өөрөөр хэлбэл ямар нэгэн холгой зэлгийд холбогдоогоо, ямар нэгэн асуудалд холбогдоогоо, ах トゥ хамаатан садан тийм одоо бүлэглэлийн шин чанартай Монголд хэцүү л дээ энэ. Тэгтээ олдож байна тийм ээ. Олдож байгаа учраас тэр хүмүүсийг бид нэр гаргаж ирнэ. Электорат өөрсдөө гарч ирэхгүй зарчмын хувьд. Би түрүүн тайлбарлаа шүү дээ. Гарч ирвэл долгион биш болчихно тий. Ойлгосон уу? Та бол одоо микрорайонд амьдардаг. За би бас тэр хавцаа амьдардаг. Би бол уг нь таныг дэмжмээр байдаг тийм ээ. Гэтэл одоо би нэг зүгээр нэг сонь жишээ авъя л да. Одоо Монголын одоо улс төрийн байдал яг юу болсон бэ гэхээр та тэр бөм төгрөггүй бол улс төрд ороод ирэхгүй. Тэгээ одоо наадах чи харин л ингээд нэг ийм зүү тогтол болгочиход байна шүү дээ. Тэгэхээр мөнгөгүй бол одоо чи улс төрд орж чадахгүй. Тэгэхээр заавал мөнгөтэй улсууд орох хэрэгтэй. Гэтэл одоо мөнгө санхүүгийн боломж багтай ч юм уу эсвэл их зөв хүмүүс байхад тэр улсууд ч өөрсдөө орох боломжийг нь хаачаад байна шүү дээ. Гүг бид нар тэмцэж байгаа шүү дээ энэ чи эсрэг. Эн чинь бас хүн болгон тэгж бодоод байгаа юм биш шүү дээ. Жишээлбэл өөр чинь саяны ярьсан шиг би ингээд нэг сонгуульд ороод надад даанч мөнгө алга. Тэгтээ би үзнэ тийм ээ гэсэн хүн байж л шүү дээ. Үнэн одоо шудраг гэж ярил л да. Эцсийн бидний энэ тэмцэл чинь шудраг гэсний төлөө урд нэг нөхөр гарч ирээд шудраг байлдаа маялдаа гэл юу ч шудраг болоогүй. 8 жил алдсан бид нар тийм хамгийн осолтон тэр байхгүй. Тэгэхээр дахиж ийм 8 жилийг алдмааргүй шүү дээ. Миний хувьд жишээлбэл 8 ч биш. Үндсэндээ 30 жил алдаж байна тийм. Өнөөдөр ийм яриатай улсууд байдгийг амьдрал болоо л байгаа шүү дээ. Монголчууд хангалттай амьдарч байгаа. Үгүй шүү дээ. Үгүй шүү дээ. Илүү нас өрцөөсүүд бол болоод байгаа шүү дээ. Одоо энэ тогтолцоон дээр жишээлбэл үзээд байхад өнөөдөр 90-ад оны эхний одоо 2000 оны эхний 10 жил бол бас ийм омглон одоо ориглон эрмүүн яваараа явж тэ энтузиазмаар тэгжээтэл нөгөө нэг өчигдрийн юм үзээгөө нөхдөө чинь гарч ирээд жоох юм төрөнгөтэй суур хүмүүжлэн их доголдолтой учраас асар муухай хандлага тэ хандлага. Тэгээд энэ манай энэ нийгмийн энэ саяны бидний өглөн дуулаад байгаа энэ тогтолцоог бий болгосон. Энэ усуд өөрсдөө л болж байвал бус нь ерөөс хамаахгүй. Тэгэхээр өнөөдөр ийм байлгах сонирхол бий болцсон юм тогтолцоор ороод ирлээ шүү дээ. Хамгийн осолтой. Өөрөөр хэлбэл та нар мосон гуйлагчин гараад байж ах шүү дээ. Тэгж болохгүй шүү дээ. Хэдхэн хувь нь тий. Тэгээд тэрний оронд одоо жишээлбэл дундч давхархыг байгуулах ямар сонирхол алга. Энэ төр засагт тийм ээ. Эдгэрт ерөөсөө тийм сонирхол байхгүй. Яагаад гэвэл тийм болчвол утгагүй болчихно. Тийм ээ. Тэгэхээр чинь бид нар электорат юу гэж үзэх вэ гэхээр ядахтаа одоо эхлээд хууль зүйн шудраг ёсын шүүх засаглал хууль одоо тий эрх зүйт төр гэдэг нь жинхэнэ ёсоор нь байлгая л да. Тэгэхээр их хурл солигдох хэрэгтэй. Цаашлбал засгийн газар солигдох хэрэгтэй. Тийм үү? Тэрнээс өнөөдөр өөр шиг яриад байгаа. Гэхдээ надад өнөөдөр мөнгөгүй би явахгүй гэдэг энэ яриаг бол тасан зогсоох хэрэгтэй. Энэ зогсохгүй мэдээж хэрэгтэй. Хаасаа хууль гэж ярьлаа. За хуульчин өөрөө хуульчаас бүрдэж штэ. Хуульчийн зөв шийдвэрээс одоо энэ хуулийн систем чинь бүрдэж байна. Гэтэл ямар нэгэн гэмт хэрэг заавал санхүүгийн их усөр ямар нэгэн санхүүгийн олмор үлдээдэг. Гэтэл сая нэг өнгөрсөн жилийн хугацаанд манай олон хуульчдын одоо хөрөнгө оруулалтын мэдүүлгийг харлаа л да. Жишээ аваад ярихад за тэр бом төгрөгийн хадгаламжтай хуульчид бас зөндөө байна. За хамгийн бага нь штэ 5 автомашинтай одоо 300 сая 400 сая гэд байж байна. Би хуучныхаа нийгмээр штэ энэ баян хүмүүсийг барьж ав цааслаа гэдэг одоо биш. Ямар нэг энэ хүн тэр мөнгийг яаж олж авснаа нотолж чадах юм бол тэр хүн тэр хүний өмч болдог. Гэтэл тэр хуульчид маань өөрсдөө бидний толгой дээр суучаад одоо ингэж байхаар ч одоо яаж нийгэм одоо сайн болох вэ? Наад чинь хонгийн гоныг одоо эмгэнэл эндээ байгаа байхгүй. Би тийм учраас электоратд байгаа. Ядахта нэг өчүүх ч гэсэн хувь нэмэр оруулъя да. Энэний эсрэг. Өнөөдөр одоо тэр дундч давхраг гэж би ярьлаа.
чинээлэг амьдрал, чинээлэг байлгахыг бол одоо тас эсэргүүцэж штэ. Хүний оюун хөгжихийг бол тас эсэргүүцэж байна. Ягаад гэвэл жоохон боловсрал нэмгэн, жоохон дорой тийм юусуудыг бол барьж яхад их хэрэгтэй шүү дээ. Өөрөөр чи би санал нэг байна. Өнөөдөр одоо Мусан баячуудын юуг яа версэн тийм хөрөнгө хураах ч юм уу тийм молгоо юм бол байх ёсгүй. Зүгээр энэ нэг юм зүү тогтол болох гэдэг тогтолцоо зүгээр л эгэл жирийн юм гэж үзэх нь шүү дээ. Жил болгоно нэг нөхөр мэдүүлгээ гаргаж лээдэг. Одоо тэр нэг тоомон бол зүгээр л юу болох нь шүү дээ. Баяжил идэг юм. Тэгж болохгүй шүү дээ. Энэ шиг их усүрийг үзэх хэрэгтэй, шалгах хэрэгтэй. Ямар их усүрээс ингэж баяжаад байгаа тийм ээ? Та ерөнхийлөгчийн цэцгэлтэй болохыг дэмждэг үү? Дэмждэг. Гэхдээ ер нь олон толгойтой байсан дор бол нэг хүнээр өдөрдүүлвэл илүү л үр дүндэрх байх гэж боддог шүү дээ. Ер нь олон улсын байдлыг харахад сайн ерөнхийлөгчтэй нэгдсэн бодлоготой улсууд хөгжиж гин гэж одоо би ойлгодог шүү дээ. Дэмждэггүй. Нэг хүний засаглал байснаас одоо парламентын засаглал байсан дээр гэж үздэг. Олон хүний юугаар асуудал шийдэн шүү дээ тий. Нэг хүний хэцүү шүү дээ. Дэмээ ахл гэж бодож байна. Юм парламентын тэр нь л илүү үздэг шүү дээ. Би ерөнхийлөгчийн засаглалтай болохыг дэмжихгүй. Ягаад гэвэл ерөнхийлөгчийн засаглалтай болчих юм бол ерөнхийлөгч чинь мэдлэг байна гэсэн үг үү? Засаглал хийсэн. Тэгэхээр би дэмжихгүй. Дэмжиж जैन дөө нэг хүний удирдлагын доор байвал одоо бас олон толгойтой байхаар нэг толгойтой байсан дээр. Ерөнхийлөгчийн засаглалтай орныг бол сайхан хөгжиж шүү дээ. Казахстан байна. Орос. Энгийнээр ярил нэг хүнийг бол элсүүлэх маш амархан. Тэг тусмаа хоёр хөршийн дунд байж байгаа. Хоёр том хөрш шүү. Зүгээр нэг одоо жижигхэн бидний дүүцгүүд жижигхэн хэмжээний улс орн байсан бас хамаагүй. Тэгэхээр өнөөдөр яагаад вэ гэхээр зүгээр би бол Оросын талын хүн. Тэгтээ жишээлбэл хамгийн сүүлийн байдлаас харахад бол Оросууд нэг нь болохоор нэг хөрш нь болохоор одоо ядуу байлгах сонирхол нь асар хоёулаа ядуу байлгах сонирхолтой байна. Тэгэхээр мөнгө өгж эсвэл одоо улам уусгах юм те одоо өр ширтээ байгаа хүн чинь хэзээ яаж олигтой байх вэ? Нөгөөх нь болохоор жоохон тийм мөрөн дээр алгацсан байдалтай. Одоо хуучны орсууч өнөөдрийн орсууч өөр болчиход байна шүү дээ. Шаал өөр. Одоо хар яриагаар бол нэг юм хошгируулсан үндсэндээ нэг ийм л юм болж шүү дээ. Сая бол одоо Путин даргын хийсэн айлчлал яг барих ямар ч үр дүн байхгүй. Тэгэхээр эндээс ингээ ажиглаад байхдаа их анхааралтай харуул ерөнхийдөө энэ нэг хүнийг бол хэлсүүлэх ерөөсөө маш амархан байна өнөөдөр. Тийм ээ? Энэ хоёр хоорондоо утсаар ярьлаа. Наад нэг нөхрөө одоо яа. Зах газар байранд нь тавья гэхтэл дуусаа. Тэгэхээр өнөөдөр энэ бол хэрхэвч байж болохгүй. Ерөнхийлөгчийн засаглалыг таавал эсэргүүцэж байгаа юм тийм. Яавна эсэргүүц. Өнөөдөр бид нар ардчил эрхчлөөгөө ардчил буруу цамаар явцсан ч гэсэн ардчил эрхчлөөгөө бид нар хамгаалах ёстой. Тэгэхгүй л өнөөдөр битэр ингэж сууж чадхаа болно шүү дээ. Ийм юм яриа сууж явах те. Тэр улаан бал мал байхгүй болно шүү дээ. Тэ? Одоо шүү дээ. Тэр нөгөө юу вүлээ нөгөө цензургүй яриа мараа байхгүй шүү дээ. Тэг өнөөдөр эн чинь ямар мундаг нөхцөл байгаа вэ гэдээ бид нар бас ойлгох хэрэгтэй шүү дээ. Зарим хүмүүстэй ингээ ярьж байхад ингэж байна. Би бас санал нийлэхгүй зүйлч байна. Санал нийлж байгаа зүйлүүд байж байна. Арчил бол маш сайхан байна. Бид нар сайхан эрх чөлөөгөө олцсон, сайхан амьдарч байна. Чи одоо ажил хийхгүй байх бол ядуу амьдрнаа. Ажлаа хийвэл сайхан амьдрна. Яг энэ бол их гоё гин талаас нь ингээд өнгөн талаас нь харах юм бол их зөв байгаа. Гэтэл ажил хийгээд зүтгээд яваад байгаа ч гэсэн банкныхаа дарамтлаас гарч чадахгүй ард иргэд олон байна. Чи гоё ингээд эрх чөлөөтэй бай, гоё сэтгээ гэл яриад байдаг. Гэтэл би одоо энэ сарынхаа 3 сая төгрөгийг олохын төлөө зүтгэж байгаа байхгүй. 2% хүүтэй. Таавал нөгөө жилийн 2% хүүтэй юм чинь таавал жинхэнэ сэтгэхэд явах байхгүй. Би зүгээр тань дээр төлөөлөлөд ингээд ярихад ийм шудраг бус нийгэм бол бий болчлоо. Одоо за жидүүгээд ингээд ярихад биш үү? Одоо хөрөлсөх бол нэлээд том дуурсан шүү дээ. Гэтэл дүүн жидүүгээс юм авцсан байна. Женко бас сайхан дуурсан. Гэтэл дүүн дахиад дуурах яах вэ? Эдгээр тэмцэх хэрэгтэй. Тэгээд нөгөө нөхдүүд маань бах байдгаараа л байж шүү дээ. Одоо яг нөгөө нэг ял авсан хүн байхгүй байна.
Ингээл бах байдгаар л Одоо шүү зүгээр шудраг ярихад эднэр дахиж гарч ирэх бөөн хүсэл байгаа. Арахгүй л байх хэвээр. Өнөөдөр Монголын эгэл жирийн монгол хүнд ирэх нь байж шүү дээ. Эднэрийг л битгий гарга. Тийм ээ? Эднэр бөгөөд эднэрийн хамсаатнуудыг битгий гаргаа. Гүйцээ. Тэрнийг чадах хэрэгтэй шүү дээ. Тэгээд одоо бүр их тийм хатуугаар ярил өдөрний 20 цаас нь аваад холигдталтай. Болно шүү. Мөнгөний авч өөрөө сонгоч. Яагаад болохгүй гэж. Тэр кабин дотор ороо тэр хүний бүх үзэл бодлынх нь өөрийнх нь юу явж байгаа үст. Эднэр бол худалдаад болдгиймаа гэдэг тогтолцоог нураах хэрэгтэй шүү дээ. Тийм үст. Нэг ийм зүйлийг би танаас асуумаар байна. За мэдээж энэ хоёр нам бол ард түмний тархийг угаана. Зөндөө олон тэр бөмбөг цацна. Мэдээж сая доллар цацна. Мэдээж. Гэтэл одоо танаа электорат хөдөлгөөн хэдэн гуйлчингууд тэр их одоо уушлаа би тэгж хэлээгүй шүү. Тэр нөгөө актер том манай электоратаа хэдийгээ зүгээр өхөөрдөж ярьж байгаа шүү. Тэр олон актер мөнгөтэй санхүүгийн одоо хүчрхэг нөхдүүдтэй яаж үзэх вэ? Одоо жишээлбэл ингээд Улаанбаатар хот фото болий. За ингээд хөдөө орон нутгаар 18 аймаг 20 хэдэн аймгаар ингээд сайхан явхад мэдээж санхүү гарна шүү дээ. Машин цугаад бензин хийгээд явна. Тэгэхээр тодорхой хэмжээний санхүүгийн нөөц болцоо байгаа юу? Одоо яаж одоо эдэртээ үүсэх вэ? Электорат бол мөнгө байхгүй. Электорат бол цэвэр оюуны потенциалаар. Потенциал гэдэг нь одоо би сая муха хатуу ярьчлал гуйлагчин гэдэг нь одоо тийм баян биш гэж ярил л да. Одоо буруу аргаар мөнгө хийсэн юм хүмүүс биш шүү дээ. Дандаа сэтгэл зүрхээр, авиас бэлгээр ард түмнийхээ хайр хүндэтгэлийг хүлээсэн голцоо юм усуд байгаа үстэй. Тэгэхээр ард түмэн бол бас өөрөө тийм байгаа бол. Ард түмнийг бас нэг энэ зөвхөн нэг хитгэн энэ тойрог дотор л нэг хэдэн усууд ингээд толгой эргүүлээд байгаа байхгүй. Тэрнээс эгэл жирийн Монгол тэр хүрээнээс чинь гадна тойроо зогссон монголчууд бол дотроо бодож байгаа юу бодож байгаа. Би бол ялгц салгана гэдэг бол аюу ихтэй. Үнэхээр одоо Хонконгийн ард түмэн шиг байвал яана. Манайх айгүй добрый ард түмэн байхгүй. Хараалаа. За эднэр хөрхи хизээ биднийг ингэж яхаа болох бол нэг болох байлгүй дээ л гэл ингээл тий төрийн сүл дөршөө гэл ингээл өрөвдөөл одоо хандлагын дэндүү хөлцөнгөө болоод байна шүү дээ. Тэгэхээр эдний чинь өнөөдөр сэтгэл зүрхтэн зөндөө бохимдол байгаа тийм ээ. Эднэр өнөөдөр зөв хандаад за энэ удаа ёстой болёо. Эднэрд ингэж хурддахгүй шүү. Тийм ээ. Зөв хүнэн дэмжих электорат хөдөлгөөн. Та бүхэн өнөөдөр их олон сэдвээр ярьлаа. Ер нь электорат хөдөлгөөнийг тойроод ингэж ярихаар нийгмийн бүхэл давхарга яригдчихээн. Хууль, янз янзын одоо боловсролын систем гэдэг. Мэдээж одоо та бүхэн ярьцлах цаг бол төгсж байна. Тэгээд одоо иргэдтэй хандаад 2020 оны сонгуульд одоо иргэдтэй хандаж та яг юу гэж уриалах вэ? Би нэг юм бас хэлчихье. Энэ сэхэтнүүд гэж сэхэрэх гэж нэг үг ба шүү дээ. Энэ сэхэтнүүдийг сая энэ 30 жилд хэдэн ном руу шингээгээд намын үзэл сурталт автагдаад хуучин Монгол Ардын хувьсгалд намаас 7 дор юм өнөөдөр байна шүү дээ, тийм ээ. Чи энэ намынхаа төлөө даграхгүй чамайг одоо яана тэгдэж лиценз өгөхгүй ч гэдэг юм уу, юу ч гэдэг юм. Тэгээ аваачаад хэдэн сэхэтнүүд үндсэнд нь бодоо олгоо хийцтэй. Тэгтээ байна. Тэгэхээр өнөөдөр бас аливаа нийгэм улс оронд энэ элит гэж байдгийг. Элит гэдэг нь би өөрийгөө оруулаад байгаа юм биш шүү. Элит гэдэг бол улс орноо хөгжүүлэх бодол санаа, оюун, эрдэм ухаанаараа зүтгэдэг улсуудыг хэлдэг. Тэрнээс одоо том 5-70 унсан, хаост амьдэрсэн манай өчүүхэн юугаар ойлголтоор тийм улсууд элит байдаг юм аа. Тэгэхээр ард түмэн тийм улсуудыг оюуны талынхын улсуудыг олж сонгох юм шүү, тийм ээ. Энийг бол бид нар чадах чинээгээр хийнэ электорат. Бид нар тэр хүмүүсээ гаргаж иж өөрсдөө дэнчин тавьж, баталгаан болж ингэж зүтгүүлнэ. Бид нар бас ард түмний төлөө. Тийм учраас бид нар юу гэж хулгайчийг гаргаж ирэхийг бодох юм те. Тийм учраас электоратыг
сайн анд бол бас гайгүй юм гараад ирэх болов уу гэж би та бүхэндээ бас санал болгож байна л гэж хэлмээр байна. Таны яриаг ингээд сонсоод исэн бас над ч гэсэн сайхан санагдлаа л да. Ард иргэд бол бас тэнийг бишээ. Зөв сонголтоо хийчих бах. 2020 онд бол маш том улс төрийн том өөрчлөлт гарах байх гэж одоо найдаж байна. Тэгээ танд бас ингээд амжилт хүсье. Мартснаас та одоо тоглолтоо хийх гэж байгаа л. Тий, би чинь нөгөө нэг бас дуу зохиодог. Одоо надад таарсан хамгийн гоё томьёол бол songwriter гэдээ байдаг. Боронт тийм ээ. Дуу зохиогч гэж. Тэгэхээр би бас нэг 200 дуу зохиосон байдгийг. Миний дууг бас аливаа одоо уран бүтээл хийх гэж оролцдог нэг амбиц байдгийг. Тэр амбиц нь юу гэхээр долгион чи нэг ая зохиолоо. Тэр аяа нэг ам үлзийтэй хуваалцах хэрэгтэй дээ. Тэгэхээр энийг одоо ингэж таниулдаг. Тэр дууг хүлээж авал тэрэн шиг аз жаргал надад байдаг. Тэгэхээр би ойрын олон жил энэ концерт тоглолт хийсэнгөө одоо нэг тоглолт хий гэж үзэж байгаа. 11 сарын 9-нд болох ш. Далимаар реклам хийчих гэдэг ш. Хуучин нөгөө 11 сарын 9-10. Хуучин хөгжмийн зохиолчид их олон дуу зохиодог байсан шүү дээ. Одоо янаг хайр дурлал юу байдгийг ажил хөдөлмөр гэдэг. Гэтэл улс төрийн дуу гэж бас байсан нэг хэсэг. Тэрийг бол үзэл сурталын зэвсэг мэтэр ярьжсэн шүү дээ. Та жишээлбэл одоо залуучуудаа ард иргэдэд зориулаад бас яг ийм сайхан ард иргэдийг дагуулсан одоо шинэ сонголт хийгээч гэдэг ч юм уу. Тийм дуу зохиол бас. Тий. Яасан. Тий. Би зохиосон шүү дээ энэ дуу. Би миний уран бүтээлд. Тий. Нэг найз маань Америк нэслээ, нэг найз маань Япон явлаа, нэг найз маань Солонгост амьдарч байна. Харин би эндээ үлдлээ. Найз нар минь эргэж ирээсэ бүгдөө сайхан уулзах юмсан гэсэн юм. Энэ бол одоо улс төрийн сэдв шүү дээ. Өнөөдөр бүгд тараал алаа боллоо шүү дээ. Тийм үст. Уг нь эндээ байж хэвчээ шүү дээ. 4 найз байлаа. За ямар ч үс ингээд бидний урилгыг хүлээн авч улс орныхаа талаар сэтгэл зовж явдаг олон зүйлээ сайхан хуваалцлаа. Тэгээд танд их баярлалаа. Тэгээд таны тоглолтод одоо амжилт хүсье. Баярлалаа. За. Өнөөдрийн Монгол өөрчлөлт сонгуулийн хувьсгал хариуцлага зөв хүнэн дэмжих электорат цаг